Сайн байцгаана уу? Та бүхэндээ аяг копины бяцлаглаар тэр бомтон болсон хүмүүс номынхоо гэр бүл салгалт эхлээд дотоод сэтгэлээс эхэлдэг хэсгийг уншиж өгье. Хурим хийгээд хэдхэн сар болсон шинэ хосууд салхад хүрээд байв. Нөхөртэй нуулзаж яриад илгэсэн Мерфи доктор нөхөр нь хизээ нэгэн өдөр их нэртэй хаягдах байх гэсэн санаа зовнилтой байсныг олж мэджээ. Тэр эхнэр нь үл ойшоож өөрийг нь гутаанд оромжилж байгаагаар төсөөлж байнга сэтгэл нь тавгүйддаг байв. Энэхүү санаа зовнил айдас гутрангүй бодол сөрөг энерги ертөнцийн таталцлын хуулиар эхнэрт нь нөлөөлж айжмаар нөхрийгөө гэсэн сэтгэл нь хүрч байв. Нөхрийнхэн сэтгэл санааны байдал эхнэрт нь дамжих нь сэтгэл санааны бичигдээгүй хууль юм. Ийхүү нөхрийнх нь сэтгэл дэх сөрөг бодол, үг үйлдэл тэдний харилцаанд бодит болж эхнэр нь түүний бодож явдагчлан үг үйлдэл дүр төрхийг үзүүлдэг болов. Эндээс үзэхэд нөлөөлөл нь хүний бодол дотоод сэтгэлийн сөрөг энергиэр хариу үйлдэл нь далд ухамсарын үйлдэлээр хэрэгждэг жамтай ажээ. Түүний эхнэр гэрээсээ дайжиж салах хөрөгдөл гаргасан. Нөхөр нь анханасаа л бүтлгүүтлийг дуудсан. Эерэг бодол сайн сайхныг бүтээж, сөрөг бодол муу муухай зүйлийг татдаг гэдгийг та бүхэн мэднэ шүү дээ. Мерфи доктор эхнэр нөхөр хоёрт сэтгэлийн хуулийг тайлбарлаж өгөв. Гэр бүл салалт сэтгэл санаанаас эхлэлтэй. Хуулийн дагуу үйл явц гэдэг нь тэр бүгдийг дуусгар болгож буй гадаад хүчин зүйл гэдгийг ойлгуулж өгсөн. Хос хоёр докторын зөвлөгөө сонсож бие биеийнхээ талаарх сөрөг бодол, санаа зовнил, үл итгэх байдал зэрэгтэй дүгнэлт хийж хайр халамж амар амгалан эрг чөлөө зэрэг эерэг зүйлийг бодож төсөөлөхөөр шийдэв. Мөн орой бүр Библийн сургаал үгсийг бие биедээ уншиж өгч байхаар тохиролцов. Үүний үр дүнд өдрөөс өдөрт аз жаргалыг мэдэрч халуун дулаан уур амьсгалтай өрх гэрээг бүтээж чадсан юм а. Амьдрал бол тухайн хүний бодлынх нь үр дүн. Хүн нь өдрийн турш бодсон бодлороо өөрийгөө бий болгож байдаг гэж Америкийн философч Эмерсон хэлсэн бол хүний амьдрал нь тухайн хүн амьдралыг аль өнцгөөс харж хэрхэн боддогтой уялдаатай гэж философч Маркс Аврелиус хэлжээ. Түүнчлэн далд ухамсарын мөн чанарыг ч эдгээр эрдэмтэд маш товч тодорхой илэрхийлсэн байдаг. Мерфи доктор Сан Франциско хотод амьдардаг нэгэн компанийн ахлах менежертэй уулзахад тэр өөрийгөө маш азгүй нэгэн гэж бодон ирээдүйдээ итгэл алдарсаар байв. Тэр компанийнхаа удирдлага болон дэд захиралтайгаа таарамж муутаагаас байнга л бухимдал тээж явдаг байв. Дотоод сэтгэлийн зөрчлөөс болж ажлын үзүүлэлтэнд оройтож мөнгөн шагнад урамшуулал хүртэхгүйгээр үл барам ажил амьдрал нь нэлэнхүйдээ уналтанд орсныг Мерфи доктор ажиглан мэдээд өглөө бүр сэрээд нүдэнийхийн өмнө дараах байдлаар маш эерэг зүйлийг бодож залбирч байхыг түн зөвлөжээ. Манай байгууллагад ажиллаж байгаа хүмүүс шударга, хичээнгүй, нийтэж, эерэг хандлагатай. Тэд байгууллагаа хөгжин дэвшихэд оюуны том хөшөөрөг болж байгаа. Би өөдрөг бодол, зөв боловсон үг хэллэгээрээ компанийн ажилтнуудаа хайр, эрх чөлөө, амар амгалан, эерэг хандлагыг өгөх болно. Миний далд ухамсарын хязгааргүй их оюун ухаан нь надаар дамжиж бүх шийдвэрийг буулгаж ажлын талбар дээрээ хүмүүстэй харьцаандаа анхаарал болгоомжтой байхыг сануулж зөв зохистой харьцаа үүсгэхэд тусалдаг. Надаас эхлээд миний эргэн тойронд байгаа ажилчдын дотоод сэтгэл нь эв нэгдэлтэй хамтран ажиллахад чиглэж байна. Би дотоод сэтгэлдээ өөртөө итгэх итгэлийг зай завсар орхооргүй дүүргэж шинэ өдрийг өгтөж байна гэж тэр өглөө бүр залбирдаг болов. Улмаар сөрөг муу бодлууд төрөнгүүтэл эв нэгдэл хамтаж сэтгэл намайг бүрэн эзэмдэж байна гэх мэтээр өөртөө сайн сайхан эерэг бүхнийг бодлороо татаж байваа. Ийхүү дотоод сэтгэлээ хагас сар гарантай хянсны үр дүнд нэгэн өдөр захирал нь дэд захирлын хамт түүнийг дуудаж ажлын чадварыг нь маш өндрөөр үнэлэн магтан сайшаасан төдийгүй цалингийн урамшуулал өгчээ. Хүн гэдэг өдөржин бодсон бодлынхоо үр дүн юм. Хүний амьдрал нь тухайн хүн ямар бодлоор амьдарч ирснийг харуулдаг. За та бүхэнд маань миний уншсан ном таалагдсан уу? Таалагдсан бол лайк дарахаа бүү мартаарай. Баярлалаа. Баяртай.